Малчин Монголын ард түмэн малаанч эрхмэлдэг, дуу хураанч эрхмэлдэг. Малынхаа манлайг адуун сүрэг морин эрдэнэ гэдэг. Дуу хуурынхаа магнайг уртын дуу морин хуур гэж. Энэ хоёрыг эгшгийн эрдэнэ гэдэг. Өглөөний урах нарнаас оройны жарах наран хүртэл агт морид адуун сүргээ эдлэх, маллах, адуучны нарийн ажил тасархан нүгүй шөний манантай залган, үүрийн соломонтой залгадаг нь жухам хүү аялгуун үл тасрах уртын дууны утгын шижин билээ. Батрага. Тэгэхээр Монгол ардын уртын дууны онцлог нь юу байдгийг, ер нь ардын урт дуу ямар сонин урлаг байдаг вэ? Энэ талаар бидэнд ярьж өгнө үү? Юуны өмнө Монгол ардын уртын дуу бол маш эртний дуу. Монгол улс хүрэн түүхийн давцанд тодорч гарч ирсэн цагаас тухайлбал хүн улсын үеэс л уртын дуутай байсан баримтыг бий. Тэгэхээр энэ манай түүхийн урт насан турш уртын дуу хөгжиж, баяжиж ингэж ирсэн хэрэг. Манай орон гэдэг чинь уултай бол уултай, талтай бол талтай, устай бол устай. Бүх юм үрдсэн цэнгэг сайхан агаар энэ бүхэн уртын дууг төрүүлжээ гэмээр ийм нэг онцлог байдаг юм. Тэгээ манай ард түмний малчин ард түмэн, адуучин, мортон нар түмний тэр уужим хэлгэр, ухаан, гүнзгий, бодол энэ бүгд бол уртын дуунд шингэсэн тэргээр бүрдсэн юм шиг ийм байдаг юм. За хэлбэрийн хувьд уртын дуу бол бас онцлогтой. 3 зүйлийн уртын дуу бий. Бисрэг уртын дуу гэж хамгийн багаас нь эхэлдэг. Бисрэг уртын дуу өөрөлд урт утар багийн дуунаас арай жаахан уртхан ийм дуу. Тэрнээс цаашуулгаар түгээнэл уртын дуунд орно. Тэгээ хамгийн гайхамшигтай одоо бидний нөгөө манай ардын хөгжмийн сонгодог хэлбэр гэдэг айц уртын дуу. Ийм 3 хэлбэрээр уртын дуу өрдөн. За тэгээ уртын дууны дуулах, бий болох нэг нөхцөл бол ардын найр цэнгэлийн соёл байгаа юм. Найр бол нэгснэ уртын дуучдын их сургууль мөн гэж хэлж болно. Тэр найрын сайхнаас уртын дуугаар эхэлдэг. Тухайлбал ихэнх нутагт төмөн ихээр эхэлдэг. Төмөн их гэдэг бол уртын сайхан агт морины тухайас гадна бас төмөн ардын манлай гэсэн. Яавал төмөн ардын манлай байгаа гэсэн. Бүх юм төмөн их гэсэн ийм үлцээтэй сайхан дуу бас энэ хамгаалан ийм утгатай ийм дуугаараа эхэлдэг учраас энэ ёс дэглэм бүх юм бол цөм уртын дуутай холбоотой ийм юм. Тэгэхээр шинэ хаан найрыг нээж аяхаа мэдээг барьцгаа юм.
Мэдрлээ.
гэж штэ. Энийг энэ бол нэг юм хагас одоо юм нууц юм өнгө байгаа юм. Энд бүр яг ингэж орж ир заа юу. Нар бонцтой. Ардын уртууд уулах тухай бид дээрчихгүй юу? Тэгэхээр ардын уртын дуу бол юуны өмнө одоо дуучнаас хоолын одоо цар ийг бол их шаарддаг ардын уртын дуу гэдэг маань. Тэгэхээр тэн дээр бас одоо амьсгаа их одоо зөв байх хэрэгтэй. Төрөлхийн одоо амьсгаатай байх хэрэгтэй. Тэн дээр бол яг хуу сургууль 10-аас одоо амьсгаа олж болно. За ингэхээр уртын дуу бүхэл ер нь одоо энэ сонгодог урлагчилгаагүй. Ер нь одоо дуу дуулна гэдэг бол амьсгалын урлаг гэж ингэж манай одоо багш нар ингэ сургадаг. Дуулахын урлаг бол амьсгалын урлагаа гэж. Ийм учраас бол амьсгалын урлаг бол бас их хэрэгтэй байна. Дуулнаас гадна. Тэгэхээр хоёулаа нэг явъя. Би чамд хамжаад нэг дуулцаад үзье. За ий. Гэхдээ энд бол их олон төрлийн одоо юм зохилтнууд байдаг тийм ээ. Одоо төвөнхийн хөдөлгөөний зохилт байна, амьсгалын хөдөлгөөн гэж байна. Одоо энэ одоо шуранг айлах гэж байна. Энд бол олон төрлийн одоо ийм юунууд ордог. За энд бол зөвхөн төвөнхийн одоо хөдөлгөөний голцоо ийм юу орлоо. Сая энэ юунд одоо шуранхайтай одоо том айзам дуунууд бол их сайхан одоо шуранхайнууд байдаг. За энэ бол ерөөсөн маш гайхамшигтай. Энэ бол энэ дууг нэгдүгээрт нь чимэх, хоёрдугаарт нь бол дуучны хоолойг одоо амрааж өгөх гэх мэтчлэнгийн одоо ийм нарийн юу. Уртын дуучин хүн бол ер нь одоо их маш их сайн сонсголтой байх шаардлагатай. Сонсголтой ойж байдаг манай дээр үеийн дуучид бол одоо асар их одоо сонсголтой байгаа шүү дээ. Ер нь энэ их олон адилхан ийм хэмнэлтүүдийг одоо олж авахгүй ч энэ адилхан хүн сонсоход мэдэхгүй хүн сонсох юм бол ерөөс нь нэг л хэмнэлтээр л яваад байгаа юм шиг хэрнээсэн энийг одоо бүгдийг сонсож одоо сурна гэдэг бол маш их одоо гайхамшиг гэж би бол өөрөө ингэж боддог. За хүүхэд наад аяхан мэдэг юм зүү ханыханд бол барьцгаачгаа. Хөгжийг дэрлээ.
Ондооныхаа ийм мэдээг нь баруун талын хаан бариарай. Хөгжигдэрлээ. Гурван айзмын дараа хавтайран хан ханаараа талцаж айзан мурт, түгээмэл урт, бэсрэг урт гурван хэлбрээр бүтсэн олон дуу дуулах ёс төртэй энэ шинэ гэрээ найр. Өнөөдрийн энэ жаргах нарнаар жаргах юм биш. Маргаашийн мандах нарнаар жаргах учиртай. Жинснаруугаа. Тэгэхээр уртын дууны уран сайхны уламжлал орчин цагийн мэрэгжлийн хөгжимд яа тусгалан олж байна вэ? Энэ талаар ярьж өгнө үү? Тэгэхээр бид уртын дууны ая тэржгээрээ биш, харин уртын дууны уран сайхны сэтгэлгээ симфони хөгжмийг бүрдүүлэгч гол эдис нь болж байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ гэвэл ерөөсөө манай Монгол ардын уртын дуу бол
өөрөө симфонилог шинж чанартай бүтээл юм гэж. Симфонилог сэтгэлгээтэй бүтээл юм. Өөрөөр хэлбэл дорн дахны ард түмнүүдийн бүтээсэн уран сайхны одоо дуулаачийн уран бүтээлийн дотроос энэ уртын дуу гэдэг энэ хэлбэр, энэ төрөл бол өөрөө ертөнцийг одоо дүрслэн үзүүлэх, хүний бодол, байгалийн нийтлийг харуулахдаа гүн ухааны чиглэлээр илэрхийлж чадах, нийгмийн талаас нь дүгнэлт өгч чадах ийм уран сайхны том одоо бүтээл юм а гэж ингэж ойлгож байна. Ийм учраас уртын дуугаа бид сонгодог уран бүтээлд бүр зайлшгүй оруулж тооцох ёстой. Энэ бол зөвхөн манай сонгодог төдий биш. Ерөөсөн дэлхийн ард түмнүүдийн одоо бүтээсэн урлагуудын дотроос энэ бол сонгодог бүтээл юм а гэж. Манай уртын дуу бол тасралтгүй үргэлжлэх ийм мөнхийн одоо хөгжил хөдөлгөөнд оршигч манай ард түмний бүтээсэн аялгын одоо цөм юм гэж ингэж ойлгож байна. Ийм учраас өнөөдөр хонинд явж байгаа хүүхэд, хураг хариулж байгаа хүүхдүүд, хурдан морь унаж байгаа одоо манай хүүхдүүд уртын дуугаа тасралтгүй дуулаж тэр гин гооноосоо авсан уртын дууны цэлгэр сайхан аялгыг хөдөө талдаа сураатуулж байгаа явдал бол ерөөсөн манай хөгжмийн нэгэн цул байдлыг илэрхийлээ зогсохгүй манай ардын уран бүтээл цаашдаа үе дамжин хөгжиж байгаа юм а гэдгийг л харуулж байгаа гол зүйл юм. Ийм учраас орчин цагийн мэрэгжлийн хөгжимд уртын дуу бол сэтгэлгээний хувьд хамгийн гол одоо цөм нь болж байна.
Уйхан замбуу твий наран элхэн дэлхийд мандассаар уртын сайхан дууны маань ихшиглэн даяар дуурсаар байх болтугай.